Үгийн урлагийн гайхамшиг нь уран зохиол. Сэтгэлийг уйрааж, оюуныг гэгэрүүлэгч өрөнд орны утга зохиолын их ертөнцид хүл тавина гэдэг нь хүн өөрийгөө ертөнцийг дахин нээх аялал юм. Тэрхүү аяллаа замд өөрийн эрдмийн гэрлийг засруулан яваа нэгэн бол Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын техникийн оюутан Санчирмаа юм. Яагаад утга зохиолын мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр яг өмнө нь ингээд 10 жил байхасаа илүү уншдаг, шүлэг бичдэг байсан маань илүү ингээд утга зохиолын мэргэжлийг сонгоход нөлөөлөх хүчин зүйл болсон гэж бодож байгаа. Тэгээ илүү юмыг ухаж ойлгодог, илүү сайн уншдаг, тэрэн дээрээ тулгуурлаад илүү өөрийгөө танин мэдэж ойлгохын тулд ер нь утга зохиолын мэргэжлийг сонгосон. Энэхүү мэргэжлэр суралцагчид цөөнж, үгийн хүч, уран зохиолын үн цэнийг мэдэрсэн оюутан суралцдаг гэж Санчирмаа төслөө. Суралцаж байх хугацаанд олон саад бэрхшээл тулгарч байсан ч хамгийн хэцүү нь бусдын яагаад энэ мэргэжлийг сонгосон юм, яг юунд хэрэгтэй юм бэ гэх ойлголт муутай хандлагууд байсан гэдэг. Бусад хүмүүсийн хувьд чухал биш юм шиг хэрнээ яг ингээд унших яагаад чухал юм, тэр уншиж байгаагаараа хүн ямар төлөвшлийг олж авч байгаа юм, утга зохиолын мэргэжил нийгэмд яагаад чухал юм бэ гэдэг үн цэн нь илүү чухал байсан болохоор буцаад ингээд бусад хүмүүсийн хэлж байгааг ингээд ажрахгүйгээр илүү ингээд мэргэжилтэй хайртай болж гүнзгийрүүл зохиод нөлөөлсөн. Жинхэнэ ийм сонгодог зохиолууд эсвэл ингээд сайн төвчний бичигдсэн номнууд өөрөө хүнд яг сэтгэл зүй, ёс зүйн боловсрал олгохоос гадна дахиад наана нэг юмыг хэлэх гээд байгаа юм шиг мөртлөөсөө цаанаа дахиад давхар өөр нэг утга агуулгыг тээж явдаг, хүнд ийм бодрлыг олгодог болохоор илүү чухал гэж боддог. Уран зохиол нь нийгэмд үнэт зүйлс, хүний дотоод ертөнцийг дэлгэх хүчрхэг суурь болдог. Үгийн урлагаар дамжуулан бид тансаг мэдрэмж, амьдралын үн цэнтэй сургамжийг авч байдаг. Санчирмаач энэ гайхамшигт үгийн ертөнцөөр өөрийн дотоод сэтгэлээ баяжуулж, олон зүйлсийг ухаан мэдэрсээр л яг миний өнгөрсөн амьдралынхаа туршид хамгийн юм чухал гэж бодож ирсэн, итгэж найдаж ирсэн үнэмшил яг үнэндээ алдаатай байдаг юм шиг нэг юм илүү өөрийгөө олон талаас нь задлах, тэгээ задлснаа буцаагаад эвлүүлэх ч юм уу нэг юм илүү гүнд нь нэвтрэхэд тусалдаг. Нийгэмд тулгамдж байгаа жишээ нь ямар асуудал дээр яаж хүмүүс эвтэхнэр хүрэх үү, насныхын онцлогт нийгмийн бүлгүүдийн онцлогт тохируулж яаж бичгүү гэдэг дээр хүртэл юм ойлголттой болж эхэлсэн л дээ. Суралцах хугацаанд Санчирмаа Бурхан шашны уран зохиолыг онцгой сонирхон судалж байна. Тэрээр утга зохиолыг хүнлэг сэтгэл, инрэл нэгүслийг төлөвшүүлэгч хүчгэж үздэг. Түүний уншсан шүлэгч үүнийг илтгэх мэт. Хаалга тогших амар амгалан гихч, гимшил гихч, амьдралд үнэндээ хоосрол болдгийг ажсаар, аж төрхийн хямралаар арьс нүмергөөн зузаалж амьдралд би сэтгэлийн хэгийг олсон бололтой. Нулимс дүүрэн өдрүүд энд намайг элсний ширхэг шиг өрсөөр нуугдж хөөцөлддөг бэрхшээлтэй минь золгуулж эргийн зөөлөн хөрс шиг эргэж түрдэг инэрэнгүй нэгэн болгож амьдралд бүр ихээр дурлуулж гэд ийм шүлэг байгаа. Бүх зүйлийн сайн хийгээд саар ингээд зүйлийг олон талаас нь таниад ирэхээр хүмүүс ингээд хамгийн гундагтай байсан үеийн хүртэл ингээд дараа нь бодонгууд үнэхээр аз жаргалтай байж тээ ингээд гэртээ хоорондоо хэрэлдээд маргалдаад суужсэн маань хүртэл юм үн цэнтэй байсан юм шиг санагддаг болохоор ийм хин нэгнийг ингээд байхгүй болчиход л ингээд болчих юм шиг илүү тайван болчих юм шиг санагддаг хэрнээсээ яг үнэндээ тий байхгүй болчих юм бол илүү хоосорно заримдаа ингээд нэг зүйл миний зөв гэж бодож байгаа зүйл үнэхээр зөв биш байдаг болохоор аль болох зүйлс дээр инэрэнгүү хандах ёстой юм байна гэдэг үгнээс энэ шүлгийг биччихсэн. Түүний тэмүүлэл бол хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн уран зохиолын аваа ертөнцид хичээнгүйлэн суралцаж Монголын их зохиолчдын бүтээл тойруулаар дамжуулан уншигчдын оюун санаа төлөвшөлт тодорхой хувь нэмэр оруулах юм.